Мөнхбат 21 жил илгэний өвчнөөр шаналж байгаагаас сүүлийн 4 жил нь хавдартай тэмцэж байна. Тэрээр 2005 онд кино урлагийн дэд сургуулийг жүжигчний мэргэжлэр төгсөх үеэрээ илгэний өвчтөйг анх мэджээ. Түүний амьдралын төлөө элэг бүтэн үлдэхийн төлөөх тэмцэлд ангийнхан нь болон найзууд нь хувь нэмрээ оруулахаар элэг бүтэн гэрвэл Монголын минь ирээдүйн хандивын аян тоглолт зохион байгуулж байна. Мөнхбат илгэний зочмог халдвараар онцлогдсноос хойш 14 жилийн дараа буюу 2019 онд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болсон. Гэвч Монголд элэг шилжүүлэн суулгах боломжгүй тул 2022 онд Энэтхэг улсад илгэний хавдрын зангилаа оншоор элэг шилжүүлэн суулгажээ. Ингээд бүх зүйл ард хоцорлоо гэтэл өнгөрсөн 2025 онд хавдар нь үсэрхийлсэн байна. Илгэний хавдраас нь үүдэлтэй хавдар ясанд нь болон уушгинд нь тархинд нь үсэрхийлсэн гэдэг юм. Хэцүү анш сонссон. Өнөөдөр яалтчгүй бас хүчин мөхсөж जैन л да. Тэгээд яг хүмүүсээс зүгээр нэг хандив гоохохаас илүү бас урлаг соёлын улсууд байна. Найзууд нь урлаг соёлын салбарын ажилчид байна. Тэгээд нэг хандив өгснийх нь зөрүүнд бас те нэг юм урлагийн тоглолт үзүүлээд найзтай туслахсаа л гэж бодсон. Найз маань бол өөрөө маш сэтгэлийн одоо хаттай хүнстэй. Тийм болохоор ямар ч өөрөө сэтгэлийнхаа хүчээр найз даваад гарна гэсэн маш сэтгэл бол маш өндөр байгаа. Тэгээ хамгийн гол нь жоохон санхүүгийн тоо бид нар жоохон дэмжиж өгчих юм бол багтаад л байгаа. Тэгж найзтай бид нар юм туслах нь бол дотроо үүрэг гэж бид нар бол ухамсарлаж байгаа. Тийм учраас найз маань итгэх байх гэж бас итгэж найз чинь тэр агуу их хайраас өчүүхнийг ч гэсэн ингээд хуваалцаач л гэж одоо чин сэтгэлээсээ хүсмээр байна. Найзын маань гэр бүл сэтгэлийн гараа сунгаасаа одоо таны буян буцаад ирэхдээ бороо шиг асарах болно. Мөнхбат бүгд найрамдах Хятад ард улсын хавдрын эмнэлэгт 2 удаа курс эмчилгээ хийлгэсэн нь маш үр дүнтэй эрүүл болох боломжтой байгаамаа. Гэвч нэг удаагийн эмчилгээнд багадаа 50 сая орчим төгрөг зарцуулдаг. Өнгөрсөн хугацаанд тэрээр зарж болох бүх зүйлсээ зарж гэр бүл найз нөхдийнхөө эмчилгээгээр эмчилгээний зардлаа төлж ирсэн. Харин одоо 3-аас 4 удаагийн эмчилгээнд 150 сая төгрөг шаардлагатай байна. Манай аавын найзууд бас ингээд бөөндөө хамтраад манай аавд ингээд дэм болоод ийм хандивын тоглолт хийж байгаад айгүй их баярлж байна. Манай аав бол их ер нь их найрсаг, тийм ер нь энэрнгүү айгүй хөвгөлтэй хүн болгонтэй л ингээд маазар явж идэг. Тэгээ би ааваараа их бахархдаг, аавдаа их хайртай. Аавдаа тэгээд бяцгааргүй хайртай шүү л гэж хэлье. Тэгээ үргэлж хамт бай. Сайхан сэтгэлийн үргэлд их багын хэмжээ үгүй. Иймээс та нэгэн гэр бүлийг элэг бүтэн үлдэхэд туслахыг хүсвэл Хаан банкны 48550 26 82 25 22 дансаар чин сэтгэлийн хандиваа илгээх боломжтой. Таны өгсөн хандив нэг гэр бүлийг элэг бүтэн аавтайгаа хань ижилтэйгээ үлдэхэд туслах юм а.